өмнөнийхөө энэ өглөөний Түмэн амгалан айлтгаж хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж мэдчилье. Гал 40 жил маань сайхан гарч байна. Одоо өдөр манай ард иргэд Ахмад буурлуудаа болгож шүүхэд багчуудаа залуустаа найртай сайхан үгээ хэлж ингэж сайхан болгодог ийм сайхан жил маань ирж байна. Тэгээ сар шинийн өглөө гэж энэ одоо жилийн 365 хоногт нэг удаа тохиодог ийм сайхан бэлэгдэлт өглөө байгаа. Тэгээд өнөө өглөөг одоо шинжиж бас лам уураг нэргэд маань ярьж байна. Сайхан өглөө гарлаа. Хүн ард маань тайван сайхан ёс төртөө их сайхан гоё ганган ингэж одоо явж байна. Ингэж зовж байна гэж одоо сайн андаг хэдийн тэргүүн хамлан маань ярьж байна. Тэгэхээр энэ хүн бол их сайхны үүднэ гэж ингэж байгаагийн шинж тэмдэгэ. Тэгээд энэ жил бол хариуцлагатай жил байгаа. Хариуцлагатай олон ажил бидний өмнө байгаа. Монголын ард түмний амжилт гэдэг бол Монгол хүн бүрийн амжилтаа. Ийм учраас талтлаасаа эвэлж зүтгэж энэ улс орноо хөгжүүлэхийн төлөө бүгдээрээ хамтран зүтгэцгээе. Үндэсний үйлдвэрлэлээр дэмжье. Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөж боожуулъя гэж ингэж хэлье. Ингээд гал 30 жилдээ ард олны маань хиймэр өдөө төрийн маань сүлд төвшин сайхан байх болтугай гэдэг ерөөлийг өргөн дэвшүүлье. Баярлалаа танд. Анхудаа 12 оноос хойш 8 оны зэйлэр нийт 76 минут гараад шинэ байранд орсон байна. Анхудаа мөчтийн зээлийн үг 3 дахин бууруулах ажлыг засгийн газраас хийгдсэн. Төрийн банкнаас зээл авдаг 17 мянган мөчтийн зээлийн үг буурсан байна. Удахгүй цаашид 3 дахин буюу 12 оруулах сарын 8-аар оруулах ажил бол хийгдэхээр бас төлөвлөсөн байна. Банк санхүүгийн салбарт инфляц буусныг ашиглаж олон шинжилгээг хийх боломж анхудаа улсын хурлын засгийн газрын одоо боломж олж байна. Ингээд сайхан харилцаагаараа энэ жил олон хариуцлагатай үйл явдал болох жил байгаа. АСЕАН энэ жил нийт монголчуудын нэр төрөөр байгаа. Зөвхөн төр засгийн ажил биш. Сонгуул болон хариуцлагатай сонголтоо хийх хэрэгтэй. Иймэрхүү бичин жил гарч байна. Тэгээд энэ жилийн сайхан байна. Сайхан байрлацгаараа сайхан жилцгээр. Эх хонд бид бүхэн хийсэн ажлаа үргэлжлүүлнэ. Бид нар бүтээн байгуулалтынхаа их ажлуудыг хийн. Иргэжил улсын хурлын сонгуулийн жилээ. Мөн дэлхийн томчууд Монгол улсад маань анх удаа хуран чуулна. АСЕАН-ийн дэд хэмжээнийхээ уулзалтыг амжилттай зохион байгуулах нь монголчууд бид бүхний нэр төрийн хэрэг байх болно. Ингээд гарч байгаа 17 дугаар жарны гал 30 жилдээ монголчууд маань ихээр их амгалан төрлөөр төвшин амгалан цаашаа сайхан өгтгийн үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэн маань цаашаа сайхан шинжилгээгээрэй. Баярлалаа.